өөрчлөлтийн гэрээнд ерөнхий сайд Дубайд очиж гар үсэх зурсан. За улсын хурлдах шударгаас эвслээс ажлын хэсэг гарч Дубайн гэрээг шалгаад үзэхэд оюутлогын лицензийг гадаадын 15 банкны барьцаанд тавьж Монголын талын өрийг 2 тэрбумаар нэмээ зогсохгүй Монголд орж ирээгүй санхүүгийн шалгалтаар тогтоогдсон өрөөгч өөр дээрээ авсан болох нь тогтоогдсон байна. Иймээс шударгаас эвслээс Дубайн гэрээг өөрчлөх мэдэгдэл гаргаснаа өнөөдөр зарлалаа. Манай сангийн яам гайл татвараас оюу толгойд 2 жилийн турш шалгалт хийсний эцэст оюу толгойд оруулсан гих 7 тэрбум доллароос 2 тэрбум ам доллар нь Монголд огт орж ирээгүй хоосон бичлэлт байсан тогтоогдсон байдаг. Гэтэл Дубайн гэрээгээр энэ мөнгийг Монголд орж ирснээр тооцно гэсэн нь манай талд өр нэмэгдүүлэхээр болжээ. Оюу толгойд 2009-с 12 оны хооронд 7.9 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэгч үүний өрдөө 1 тэрбум л машин техник тоног төхөөрөмжгээд бодит зардалд зарцуулагдсан, харин 6 тэрбум ам доллар нь үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс менежментийн зардалд зориулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бодит зардлаасаа 6 дахин их зардлыг үйл ажиллагаанд зориулсан гэсэн үг. Тухайлбал оюу толгой нэг менежер нь жилдээ 90 мянган долларын цалин авч байгаа нь дэлхийн жишгээс 3 дахин их юм а. Оюу толгойд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон гэдгээрээ хөрөнгө оруулагчид ихэнх буюу 66%-ийг эзэмшиж байгаа. Гэтэл гэрээ байгуулахаас өмнө гарсан хайгуулын зардлаа хөрөнгө оруулалтанд нэмж тооцноор бид мөн л хайгуулын зардлын 34%-ийг нь өндөр хүүтэйгээр төлөх болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд орон нутагт хандив нэрээр 61 сая долларын тусламж үзүүлснээгээ мөн хөрөнгө оруулалтандаа бүртгэсэн байна. Бид 10 жилийн дараа энэ хандив нэртэй 61 сая долларыг 2 дахин нугалж төлөхөөр болцоод байгаа юм. Бээжинт нээсэн авийнхаа манзын төлөөлөгчийн газар хятадд байгуулсан цахилгаан станцаа хүртэл Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж үзээд манайхаар 34%-аа төлөвлөхөөр бичсэн байдаг. Ийм хөрөнгө оруулалтын хэтэрхлийг хүлээн зөвшөөрсөн нь Дубайн гэрээний хамгийн том алдаа юм а. Оюу толгойн тэр нөгөө толгой компани түүний охин компаниудад гарсан зардлыг авчираад Монголын оюу толгой дээр зардлуулга бичсэн 200 сая доллар. Аль аль нь. Ер нь оюу толгойд оролцож байгаа энэ бүтцийг та нар бол бараг учрыг ойлгохгүй дээ. Яагаад гэвэл шүү дээ. Турко сийлэн ч юм уу, оюу толгойн юм уу, Рион юм уу, дээрээс нь Нидерландынх нь Рио юм уу, Монголын охин ч юм уу, толгойн ч юм уу. Тий, тэр ерөөсөө учрыг нь олдохгүй. Яагаад гэвэл энэ олон компаниуд чинь хоорондоо булхаа хийдэг байхгүй юу? Би та нарт нэг жишээ хэлэх үү. Оюу толгой төсөл хэрэгжээд гэрээ байгуулагдангуут Аюунхоо Майнз гэдэг компани оюу толгой руу 129 сая долларын тоног төхөөрөмжөө худалдсан байна. Тэрийг нь Аюунхоо Майнз гэдэг компани худалдаж аваад эргээд оюу толгой компани руугаа 200 сая доллар болгоод шахацсан байна. Мэдж байгаа. Ингээл ерөөсөд дансны бүртгэл хөдөлгөөний дундаас л 120 сая долларыг алга болгоцсон. Байх жишээтэй. За ажил үүргийг давхардуулж бичээд 300 сая долларын мөнгө өгсөн. Давхар биччихдэг. Энд нэг хийсэн ажлаа энд нэг хийгээд биччихдэг. 300 сая доллар. За дээрээс нь хандив тусламж өглөө гэдээ манайхан баярлаад алгачаад гүгээд идэг. Тэрийгэ зээлэнд бичдэг. 61 сая долларын хандив тусламж өгсөн байна. 1 сая долларын тий. Ань чинь оюутлогын төслийг хэрэгжүүлэхэд өмнгийн говийн хөгжлийн зөвлөлчлүү юм байгуулад өмнгийн говьд өгөөжийг аавна гэж одоо тэгсэн шүү дээ. Тэнд хандив өгөөд байнгээл манайхан баярлаад алгачаад исэн чинь бүгдийн зээл бичсэн. Аваад зээл бичээл авсан өдрөөсөө хүүд хоцсон явж байгаа. 10 жилийн дотор энэ зээл 2 дахин нугарна. 129 сая доллар бид нэр 22 онд төлнө. 129 сая долларыг төлнө. Огт өөрт нь хамаагүй газруудын үндсэн хөрөнгийг ингээд мөнгө гаргаад засчихдаг. Жишээ нь Петровисын нефтийн агуулгыг засаад хөрөнгө оруулсан. Тэрийг авчиад оюу толгойн хөрөнгө оруулалт бичсэн. 3 тэрбум төгрөг. Хэн хийдгүүхээр тэнд сууж байгаа нэг менежер л хийчихдэг. Гээл Монголын өөрөөр нэмэгдчихдэг. За валютын одоо ханш өөрчлөгдөж гэнэ гэдэг их хэмжээний мөнгө зарцуулаад бичсэн 39 сая долларыг 10-12 оног би яриад шүү зүүхийн хооронд. Түүний 11 сая доллар нь огт хэрэглэгдээгүй мөртөө зардалд оруулаад бидэнд бичсэн.
За ингээд одоо төлөөлөгчийн газар өөрснөө байгуулсан. Бээжинд. Тэгээд тэрнийхээ зардлыг манай хөрөнгө оруулалтын дээр авчиж бичсэн. Монголын талын хөрөнгө дээр. 30 сая доллар. Тэр нь манайд огт бүртгэгдээгүй. Тийм газар бичсэн. Хятадын нутаг дээр 55 сая доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Тэрийг манай зээлэн дээр авчиж бичсэн. Монголд одоо 220 кВт-ийн нэг цахилгаан дамжуулах шугамыг барьдаг үнээс хятад барьсан үн нь 3 дахин өндөр. Гэх жишээтэй. Ерөөсөө энэ зөрчлүүд бол дандаа Монголоос мөнгө саахал ийм л үйлдэл явсан. Тэр нь 1.8 тэрбум. Тэгээ энийг одоо ямар зөрчилгүй сайхан байна гэд хүлээгээд авцсан сая Дубайн гэрээгээр. Энийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Манай төрийн байгууллагад оюу толгойд хийсэн шалгалтын дүнг аюулгүй байдлын зөвлөлөр хилцээд их хурлаар хилцэх гэж байтал ерөнхий сайд сайхан бэлэг 14 хоногоор хойшлуулж өгөхийг хүсжээ. Шалтгааныг нь тайлбарлахдаа засгийн газар бонд гаргах гэж тайлбарлаж байсан ч гинт тэрээр Дубайд очоод санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээнд гарын үсэг зурсан байна. За ажлын хэсгийн шалгалтын дүнд нийтдээ 1 тэрбум 885.9 сая ам долларын зөрчилтэй асуудал илэрсэн. Энэ зөрчлийн дүн нь бол нийт хөрөнгө оруулалтын 33.9% эзэлж байгаа хгүй. 33.9% юм зөрчилтэй. Ажлын хэсгийн бид үг хэлээд шүү дээ. За хөрөнгө оруулалтын их үүсвэрийг баталгаажуулан дүн хүлээн зөвшөөрсөн боловч хөрөнгө оруулалтын зардлаас хас тооцоог байна. Тэр талаар хөрөнгө оруулалтын зардлаас хас тооцдгүй ийм юм хийчихэд байгаа хгүй. Тэгээ ийм зүйлүүдийг яасан ярихгүйгээр Дубайн гэр хийчихэд байгаа учраас эхлээд бид одоо 2 тэрбум орчим долларын зөрчил гараад байхад энийг ярихгүйгээр шууд Дубайд хийсэн нэг одоо бид буруутгаад амд. За хувь нийлүүлэгчийн зээлийн хүү тооцох суурийг буруу тооцсноос зээл болон хүүгийн үлдэгдэл буруу тооцоологдсон байгадлаа. Ингээд дүгнэлт гаргачихсан. Юун дээр за анган шатны баримтаар нотлогдоогүй хуримтлуулан тооцсон аккурал өглөг үүсгэсэн байна. Энэ дээр бүгдээр нь саяны улаан сайд хийсэн тооцоолоос гадна энэ дээр бас тоонууд байгаа. Шаардлагатай юм бол бид энэ тоонууд аккурал орлого гэдэг юм байдیں۔ Одоо хүнтэй гэрээ байгуулад тийм ээ. За би чамаас экскаватор аавна гэж гэрээ байгуулчих. Чанд мөнгө шилжүүлчихлээ. Гэтэл экскаватор орж ирээгүй. мөрчсөн байдлаар мөнгө өгч. Тэгэхээр зэрэг шилжүүлсэн мөнгөөрөө хөрөнгө оруулалтанд биччихдэг. Нөгөө экскаватор орж ирээгүй. Тий. Баггүй юу? Тэгэхээр Тэгэхээр яаж ийнө? энэ дэлхийд одоо орж ирэх ч юм уу, үгүй ч юм уу мэд. Хоосон бичсэн. За би та нарт энэ офшор дамжуулан бүртгэсэн 338 сая долларын асуудал яригдчих. гадна үйлчлэгээ үзүүлээд офшорт байгаа юунуудад мөнгө төлсөн. Гадагшаа мөнгө төлсөн бол татварын хуулиар бид нар 20% татвар авах ёстой. Тэр татвараа огт бодоогүй мөнгө шилжүүлсэн. Тэр нь 300 сая доллар. Балансын эргэлтийн бус хөрөнгийн илэгдлийн болон хүүгийн зардлаа нэмэгдүүлсэн байна. Баланс. Тэгээ аваагүй экскаватороо дансандаа биччихээд илэгдэл бодчихж байгаа. Тий. Одоо Монголын тэр ордыг бүхэлдэн тавиад лицензийн тавиад энэ одоо том бүтээн байгуулалтын ашиг орлогыг бүгдийг тавиад ингээд нэмээ дээрээс нь 6 миллиард доллар авах юм хийгээд ирлээ шүү дээ. Эннийхэн 4.2 ч байна уу миллиардыг тэр Риотент компанид толгой компани балансын тусгаар ингэж хийсэн байна. Энэ Монголд ирэхгүй хөрөнгө. Тэгэхээр энэ саяын гарсан бүх зөрчлийг хааж энийг одоо цайруулах нэг алхам асуудал өөрөө ноцтойгоос гадна ер нь манайхс одоо өгөх ёстой гэж тэдний ойлгож байгаа бүх юмыг саяын 6 миллиард доллар дарах гэсэн юм орлого гэж үзэхээс өөр ямар ч арга байхгүй байна. Энэ хууль зүйн утгаар ингэж ойлгодог гэж бодож байна. Ерөнхий сайд сайхан бэлэг өнөөдөр оюу толгой зогссон мэтээр ярьж байгаа. Гэвч өнөөдөр оюу толгой хэвээ ажиллаж жилдээ 2 тэрбум ам долларын алт зэсийг экспортж байна. Даанч энэ мөнгөний өрдөө 5% нь Монгол татвар хэлбэрээр үлдэж 95% нь гадаадд байгаа. Оюу толгойн далдуурхай 7 жилийн дараа ашиглалтанд орно гэтэл Дубайн гэрээ батлагдангууд маргааш далдуурхай ажиллаж валют цутгах гэж байгаа гэж ард иргэдийн толгойг угаах хэрэггүй. Иймээс Дубайн гэрээ хүчингүй болгохыг шударгаас эвслээс шаардаж мэдэгдэл хүргүүллээ. Одоо миллиард 400 сая долларын хөрөнгө оруулалтыг шалгах бас нэг сонирм гарах. Наадам болоход сар гаруйх